YouTube бичлэгтэй тавтай морил. За таад гарчнаас магадгүй уншаад ороод ирсэн бах. Өнөөдрийн энэ влог бол миний 3 хоногийг Эрдэнэтэд өнгөрүүлсэн влог байгаа. Тэгэхээр би яг Улаанбаатараас Эрдэнэт чиглэл рүү вагоноор ирсэн. Тэгээд юу ч гэсэн хотоос жоохон холдоод гоё агаар амслаад арай нэг өөр орчинд хэд хоног баймар санагдаад тэгээд ер нь Эрдэнэтэд айгаа дуртай. Тэгээд нэг хэсэг яг тухтай ирээдаа гэж айгуух бодож исэн. Тэгээд яг тэр бодлоо биелүүлээд хүүхдийн баяр бас Эрдэнэтэд тэмдэглэж үзмээр байсан. Тэгээд тийм болохоор хүрээд ирсэн. Тэгээд өнөөдөр болохоор эхний өдөр буюу 5 сарын 30-ны өдөр. Тэгээд би яг 30, 31, 3-т яг Эрдэнэтэд бүтэн байна. Тэгээд өглөө болохоор вагоноос буучаад би тэд буудлын руугаа ороод ирсэн. Тэгээд яг бүх хүмүүс сэлэнг буудлыг санал болгож ирсэн. Тэгээд сэлэнг рүү очсон чинь сэлэнг дүүрсэн хүмүүсийн дүүрсэн гээд байхгүй. Тэгээд явж агаад төв зам дагуу нэг буудлд ороод ирсэн. Тэгээд эхний өдөр болохоор нэг их дүрс бичиж авсангүй. Би болохоор өнөөдөр жоохон амраад өдөр болтол унтжгаад тэгээд ерөөхдөө Эрдэнэтийн төвийг нэг баг саган мэддэг болохоор жоохон яваад дэлгүүрээсээ худалдааны төвүүдээр нь жоохон ялт яваад эргэн тойрноо нэг жоохон ажиглаад юу вэ, хаагур юу вэ гэж харчаад ороод ирсэн. Өдөр болохоор би бүр хотоос Эрдэнэтэд очихоор хамгийн түрүүнд SFC орондоо орчоод идчихэд ирсэн. Тэгээд энэ үлдэгдэл нь энэврэйл өдөр ирсэн. Тэгээд бүр үнэхээр барахгүй болоод үлдэгдлийг аваад ирсэн. Тэгээд нэг маргааштай хаагаад ирсэн. Тэгээд сая би бүр амар санд яв. Би Эрдэнэтээс хотоос ирээд Эрдэнэтэд ирснээ ингээд аимш бас улавч авлаа. Тэгээд жоохон идэл снэк авсан орой. Тэгээд жилийн өмнө ирэхэд Эрдэнэтэд CUG центр байхгүйсэн. Тэгээд одоо болохоор CUG центр аягаа хөлчөж. Rice, миний оройн снэкүүд pepero. Би pepero-ыг амар удаж байгаа. Би pepero авсан. Тэгээд энэ нөгөөний танаа чихэр мэдэн штэ. Ханганц монголоор энийг авсан жест байхаар нойр дэдэггүй чихэр ундааг авсан. Тэгээд цэцэлгүй идээд үзсэн чинь аягаа хатуу юм байна. Тэгээд энэ чихэр ерөөсөө өмнө идэж байгаагүй барыг харж байгаагүй чихэр тэгээ сая байсан болохоор авсан. Тэгээд lime juice gummy candy гэдэг клен зөөлхөн. Тэгээд би бүр агуу шиглэн мах юм болоо гэсэн чинь сосныг бодвол гайгүй. Бэн энэ чихэр авсан. Тэгээд энэ хэдийгээр оройныхаа снэк болгоод авчаад ороод ирсэн байна. Тэгээ өнөөдөр ер нь нэг тиймэрхүү байсан. Тэгээ маргааш болвол жоохон үзэж харах юмтай амар удаа нарыг гэж бодож байна. Тэгээд өнөөдөр юу ч гэсэн би таадаг гоё өрөөгөө харуулъя. Тэгээд Эрдэнэтийн влогтай цугаагаарай. Манай буудлын хороо зүгээр л энгийн хоёртой өрөө. Тэгээд жоохон үгүй яхад дэжгүй. Тэгээд тийм амар цэвэрхэн биш. Тийм бас нэг амар мяач нэг дунд зэрэг юм уу. Тэгээд орж ирээ сая авсан юмнуудаа тэнцээ тавьсан байна. Тэгээд энэ ч болохоор бүр гэртээ юм шиг хамгийн мэдээлэл тавьсан байна. За эхний өдөр бараа ирсэн. За амар сүрхий баяртай гэдсэн чинь гадаа амар гоё наарч иргаад сая өрөөний цонхон дээр бүр амар гоё нарцсаад гарч ирж харах гад таадаас харуулах гад гараад ирсэн байна. Хартаа бүр вау. Тэгээ бараа ороод за ингээд бараа ороод дуусах болов гэдгийгсэн чинь ийм гоё байсан. Тэгээд энэ үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихсан. Яагаад ч юм бэ? Би бүр иймэрхүү барилгуудад айгуу төвчтэй. Тэгээд Эрдэнэтийн бас нэг гоё юмнууд нь хуучны мозаик зургнууд айгуу хөдөг. Тэгээд бүр яг гоё хуучнараа байгаа нь айгуу гоё санагдчих шүү дээ. 120-ийн артлын Стосны бодлын артлын барилга амттай нэг мозаикууд байгаад байдаг шүү дээ. Яг тэдэр шиг. Мозаикууд айгуу ихтэй. За өглөөний минь би бодлаас салсан. Бодлаас салсан гэнэ өрөөгөө салсан. Өрөөгөө хальт харууллаад авчи 2 орт өрөөнд орж исэн. Тэгээд нэг хүний өрөөнд нь ороод ирсэн байна. Энэ чамдаа ийм юм байна. Өмнөхөөс ялгаатай ийм л байна. За сая Эрдэнэтийн өргөө рүү орох гэсэн чинь 2 хонхны харилцаа пик хөөхтүүд байна. Тэгээд залхуу өрөөд Орхон мал руугаа явж гин. Орхон мал руугаа. Миний хайрт Орхон мал. Тэгээд түрүү жил эрэхтэй нэг Орхон мал руу орчихсон. Тэгээд тийшээ дахиад орохоо явж гин.
Одоо өнөөдөр айгу халуун байна. Зэг finally орхон болоо төрлөө. Миний хайрт орхон маань. Наач мөрөнд ганц нэгтгэн орхон болохоор баярлаад байна. За энэ нэг юм шатай байна. Хэрэгтэй хүмүүс эсвэл яг зориулсан юм шиг байна л да. Яг тэгж л ойлголт. Чи орхон болоо юм шиг авчаад явж байна. Тэйг гоё юм. Нараа цааданаар байх болоо. Jack, you're not hard to teach. Then chopstick яаж зүг авахыг танаас зааж өгье. Авахыг зааж өгье. Ингэж ярьж байгаа. Дараас нь. Та-да! За тэгээд би тэгэд кино үзчихэд шөнийн гудамжийг харах гад явсан. За хай. Эртний яг энэ гудамжаар налахыг гэдэг яг энэ гудамжийг зорж ирсэн. Тэгээд ягаад ч юм зүгээр л нуурлах амар гоё. Hi vlog. Өнөөдөр болохоор 6 сарын 1 Эрдэнэтэд байх хамгийн сүүлийн өдөр. Догтлын тэгээ гадаа бас өглөө аяга гоё хөгтөж авлаа. Өглөө шууд сэрсэнжин дуу яваал, хүүхдийн дуунууд яваал. Тэгээд хүүхдийн дуунууд дээр сэрлээ. Тэгээ өчигдөр би айгу сонин худалдан авалт хийсэн. Хэдийн айгу сонин юм зүгээр ямар ч тийм юм авъя гэж бодоагүй явж байгаа тавцсан. Тэгээд юу юм та нарт хараалаа заяа. Айгу сонин. Би тэгтээ ерөөсөө хэрвээ би зүгээр Улаанбаатарт зүгээр ингэж байж байгаа байсан бол эдгээр зүйлсийг авахгүй хасан заяа. Ягаад ч юм өчигдрийн сэтгэл зүгээр ч юм уу эдрийг ингээ хотлоод авсан дээр та харуулъя. Тэгээ хамгийн ихийнхэн заяа. Ихийнхэн энэ би заяа энийг зүгээр айгүй хөөрхөн харагдаад авсан. Тэгээ энэ нөгөө шитгээр наадаг байдаг шүү дээ. Энэ шитгээр наадаг. Ийм энийг одоо юу гэдэг юм бэлээ? Наамал ийм юм авсан. Тэгээ энэ бүр айгүй хөөрхөн. Тэгээ нэг хотод очиод өөр яг хийж агаад өрөөндөө өлгөн гэж бодчихоо. Тийм ээ. Тэгээд дараагийнх нь болохоор ийм авчаар авсан. Юм гоё ирэхэд авчаар. Тэгээд би ер нь айгүй авчаа өсөө ингээд авчаад байгаа. Тэгээд надад айгуугаа цэнхэр юм яг юм цэнхэр өнгөтэй плаж байдаг. Тэгээд тэрэн дээрээ зохицуулаад зүчий гэж байдаг. Юм гоё авчаар авсан. Тэгээд та тайлт зүүж харуулъя. Гурмайд дэм авчаар авсан. За тэгэнгүүтээ би дараа нь юм хөрхөн пауч. Тэгээд энийг болохоор би зүгээр бас хөөр харагдаад тавцсан. Гэхдээ энэ пауч илүүдэхгүй байх гэж бодсон. Тэгээд энэ дотор юу гэдэг юм жижиг сажиг jewelry эсвэл rolling glass-ууд ч юм уу жоохон алгах гэдэг юмудаа хийгээд авчиж болно. Эсвэл pad ч юм уу тиймэрхүү юмудаа хийгээд гэж бодоод энийг авсан. Энэ болохоор Zonaгийн өөртөөх нь нэрийн бүтээгдэхүүн гэсэн ашигтай бүтээгдэхүүн юм билээ. Moonie гэдэг. Тэгээд эндээс авсан. Тэгэнгүүтээ энэ албар хамгийн сонирхолтой заяа. Би бүр энийг хизээч би яг нэг зөндөө харж байсан л да. Гэтэ би өөрийгөө худалдаж авах гэж хизээч бодож байгааг байхгүй юу. Энэ юу вэ гэхээр энэ чичгүү усны эндүү заяа. Тэгээд ийм усны эндүү. Энд ийм хоёр тавчлаа штэ. Тэгэд энийг болохоор би яасан бэ гэхээр би өчтөр явж байгаад орой усанд орондоо тэгээ маргааш 6 сарын 1-нд үсээгоо ингээ борж илгачмаар байдаг гэж тэгж бодсон юм. Тэгээд за өсч орч идөө гэж бодчихсон чи яг энэ гарч ирээд тэгэнгүүтээ биний өмнө ингээ агай харж байсан чинь нөгөө чоолтны эндүү нэтрэг гэлдэгдэн штэ. Тэгээ ингээ сэрсэрч мэсэрх ингээ дуулдаг заяа. Тэгэхээр айгу ноогтой за барыг нь ажиллахгүй байхдаа тэгтээ юм яаж мэдтүү гэж авсаахгүй. Тэгсэн чинь энэ ажилласан. Тэгээд та миний усыг харж ивэл би сая өглөө усээ энүүгээр ороосон. Тэгээд айгу баг багаар ороосон. Тэгээд дэжгүй ажилт юм байна. Тийм. Тэгээд бол миний энд авсан хамгийн гайхалтай сонин садан худалдаа авалтай. Яа, ийм байна. Тэгээд ийм юмнууд авсан. Тэгээд тэргээр явж баахаа мэдэж угаад тэгээд явж агаад орой донцсон. Тэгээд одоо хэдүүлээ бүгдээрээ гараад гадаа аягүй болж байна гэдгийг хальтаарай.
За ингээд асарнууд нэгтчихэд хүүхдүүд ингээд баялаа явж байна. Би бол үнээр зүнэгтэж байна. Гэдгийг мэдлээ. Ингээд яг энэ замын хаач тийм ээ. Тэнгүүтлээ хоёр талаараа асартай янз янзын захан зараад байж тийм ээ. За тэгээ явсаар байгаа түүхтийн парк орж ирсэн. Тэгээ парк дээрээс хүмүүс их очиж баярлалаа гэхээр норж үзгээд очсон. Тэгээ сансныг бодвол гайгүй. Тэгтээ зарим тоглоомнууд нас ажиллах байсан. Guys. Бидний ямаас ирдөө юм дээр байна гэдэг юм. Тэгээ гоё юм үзүүлээ. За энэ бүр иргэдэг. Эргүүлээ. Юм асуу юмсан. Тэгээ гайгүй юм нэ. За тэгээд бас нэг ийм тоглоом байсан. Тэгээд энэ тоглоом амар халуунд ингээд дотор нь ороод ирэхэд бүр үнэхээр дотор муу харагдсан. Тэгээд би тэгээд суухаа өмнө бас юм иччихэд суусан болохоор надад л аваагүй муухай байсан. Тэгээд заримдаа нь бол гоё ашиглалээ. Хартаа би бүр дандаа жоох хүүхдүүдтэй зөв мань дээр сууж юм. За та вагцаал явж. За хоёр вагцаал дээр ирсэн. Дотроо буцагт байна. Нар жарах гад брээгоо явуулж байна. Хай би тэр баанд ороод ташаал сууж байна. Тэгээд би хоёр Улаанбаатараас Эрдэнэт рүү ирэхдээ дээдлийн судал дээр суусан. Тэгээд айгуу зовсон. Айгуу хэцүү байсан. Өмнө нь дандаа тасалгаатад явж байгаад ерөөсөө энд явж үзэж байгаа болохоор айгуу хэцүү байсан. Гэхдээ одоо доотлогыг авсан. Яг тэгээ бичлэгийн нөрчлөөцөн таад зөндөх баярлаа. Миний 3 оны Эрдэнэтийн бяцхан влог ингээд дуусж байна. Тэгээ дараагийн хамтлагуудаар олзъя. Түр баярлалаа.